За сайн бацхан уу. За намайг өнөр жаргал гэдэг. Би одоо энэ OpenERP буюу одоо гэсэн системийг яаж ажилтдаг ерөнхий үндсэн модулуудыг демонстрашн хийж үзүүлнэ. За өөрөө тухай товчхон ярьчээ. 2005 онд 11 дугаар сургуулийг төгссөн 10 жил. За тэгээ 9 онд Мөсийн ИМКАС математик компьютерийн сургуулийг бакалавр дүүргээд 2011 онд магистр дүүргээд тэгээд магистртаа сурж байгаа хоорондоо ИМКАС-д сургалтын инженерээр ажиллаж байсан. За тэгээд магистраа төгсчөөд USA гэдэг энэ компанид орсон. За тэгээд програм хөгжүүлэгч, тестер юм шиг төслийн менежер зэрэг хийгээ явж байсан. За тэгээд дараа нь Shiny App-ийн төслийн менежер ажиллаж байгаад тэгээ 2013 онд дөрвжил 6 сард Asteris Technologies гэдэг компаниг Батгамбаяр захиралтай хамт үүсгэн байгуулад өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар лабораторид хэрэгсэн хэрэглэсэн албан тушаалаар ажиллаж байгаа. За миний ярих сэдв болохоор зэрэг одоогийн модулуудын ангилал. За тэгээд демонстрашн ярина. За зарим нэг модулыг бэлрэнгүү нэрчилж ярина. За одоо маань 3000 шоу модултай байгаад байгаа. Тэгэхээр зэрэг яг аль модулыг ярих нь зөв юм бэ гэж бодохоор зэрэг ямар бизнесийн үйл ажиллагаатай компанид нэвтрүүлэх гэж байна гэдэг асуултанд ихтэй хариулах хэрэгтэй болно. Тэгэхгүй бол 3000 уулын нэг ярих гэх бол маш их хугацаа орохлохоор тэгэхээр зэрэг ерөнхийдөө ямар бизнесийн үйл ажиллагаанууд байж болох вэ гэдгийг энэ зүгээр ингээд товчхон ярьж ярих гэдэг. За ер нь бол бизнес гэдэг чинь ямар нэгэн хин нэгэнд ямар нэгэн хэрэгцээ гараад ямар нэгэн юм хэрэгтэй болоод тэрийг хин нэг нь хангахныхаа төлөө мөнгө төлөөл ингээд за тэрнийхаа дараа борлуулалтын дараа хүлцдэг гэдэг ч юм уу ийм үйлчлэг үзүүлдэг ийм одоо байгууллага тийм үйл ажиллагааг хийдэг байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг байгууллагын ямар яг тэр бүх үйл ажиллагааг ямар байдлаар санитар процессыг хийж байна тэрнээс хамааруулаад ямар модулыг тэднийд хэрэглүүл зохимжтой вэ гэсэн тийм юм тодорхой болдог. Тэгэхээр зэрэг жишээлбэл за шинэ захиалга яаж болж авдаг юм бэ гэж тухайн компани. За жишээлбэл хүлээн авах хэлбэр шинэ захиалга хүлээж авах хэлбэр жишээлбэл нийлүүлэгч нь өөрөө очиод захиалга авдаг бай. Өөрөө очиод захиалга авдаг байж болно. Эсвэл хэрэглэгч нь өөрөө ирээд захиалга авдаг байж болно За мөн онлайнаар авдаг байж болно, e-commerce ашигладаг байж болно. За шинэ захиалгачаа өөрсдөө яаж авдаг вэ гэхээр маркетинг хийдэг газар байж болно, хийдэггүй газар байж болно Жишээлбэл дөрөвдүгээр цэцлэнстанс гэдэг ч юм уу тэдний хол маркетинг хийх шаардлага байхгүй авч байгаа газар нь тодорхой, зарж байгаа юм тодорхой гэх юм. За тэгээд өөр юу ажиллах вэ гэхээр ямар бүтээгдэхүүн зарж байна? За бүтээгдэхүүн маань юу үйлчлэгээ төлөлтөө юм уу? Бүтээгдэхүүн яг боддоор зардаг бүтээгдэхүүн юм уу За мөн бүтээгдэхүүнээ яаж бий болгох юм? Өөртөө импортоор татан авдаг юм уу? Эсвэл өөртөө үйлдвэрлэдэг юм уу За хэрвээ үйлдвэрлэдэг бол хэрвээ тийм бол гэхээр тэгээд дагаад ингээд ямар модуль ашиглах ингээд тодорхой найрчлагдаад эхэлдэг л Тэгэхээр ийм олон асуултанд хариулах шаардлагатай болдог гэсэн үг. Ер нь бол за бүтээгдэхүүнээ бий болгохын тулд ажилтнуудаа ажилуулах шаардлагатай болно. Ажилтнуудаа яаж цалингийн бодох юм Тогтмол цагийн цалинтай байх юм уу? Урамшууллын нарийн цалин гэж байх юм уу? Гүйцэтгэх хэрэгтэй. За эсвэл урамшуултаа одоо жишээлбэл яаж бодох юм гэх мэтчлээ. За цаашлаад бүтээгдэхүүнээ яаж нийлүүлэх вэ гэж. За бүтээгдэхүүн одоо маш хурдан буюу дэлгүүр их шиг хойноос ойчлоо зогсож байгаа газар бол маш хурдан борлуулах шаардлагатай болно За жишээлбэл юу гэдэг ингээд төсөл нэвтэрж байгаа тохиолдолд бол тэр бол сараар жилээр үргэлжлэх тийм байдлаар нэвтрүүлж болно. Тэгэхээр тэр манай үзүүлж байгаа үйлчлэгээ маань хэрэглэгчд хичнээн хугацааны дараа хүрэх шаардлагатай гэсэн юм ертөнжөөс хамаарат ямар модулаас ашиглах нь бас тодорхой болдог Жишээлбэл саяны тэр пост дээр ч юм уу дэлгүүрийн тэр хурдан борлуулах шаардлагатай үед бол посыг ашигладаг нөгөө point of sale модулыг. Тэгэхээр тэр үед бол POS модулыг ашиглах нь тодорхой болох нь жишээлбэл төсөл нэвтрүүлж одоо зардаг тийм газар байх юм бол төсөл модулыг ашиглах нь борлуулалтын захиалга гэдэг модулыг ашиглах нь гэвчлээ. Ингээ ийм модуль нь тодорхой болж байгаа байхгүй. За тэгээ орон нутагт салбартай бол офлайн шил хэрэгтэй юм байна гэх мэтчлээ. За ингээд за төлбөр толгоо яаж хийх юм? За төлбөр хийх давтамж нь давтамж нь ямар хэм байнга тогтмол авдаг төлбөр байх юм уу? Нэг удаагийн авдаг төлбөр байх юм уу гэх ийм олон юмнуудаас ямар модуль ашиглах нь тодорхой болдгоо тухайн байгуулгын. Тэгэхээр зэрэг
энэ саяны дээр асуулт болгонд хариулсан тэр 3000 шахам модуль одоо байна. Тэгэхээр зэрэг тэр модулуудыг ерөнхийд нь англиар харуул. Энэ бол миний ангилсан өөрөө бодлоор ангилсан юм англи юм байна. За эхний юу бол англи үндсэн модулууд. Үндсэн модулууд гэхээр санхүү худалдаа авалт гэдэг яг байгууллагт альч байгууллагт байдаг тэр модулууд. За дараагийнх нь болохоор менежмент бүтээмж сайжруулах модулууд гэж ангилсан. За би нэг хүчлэн цааш нь дэлгэрэнгүй ярина. За харилцаа холбоо мэдээлэл сайжруулах модулууд. За босоо шийдэл зориулсан модуль, кастом модулууд гэдэг энэ 5 ангилж байгаа. За үндсэн модуль гэдэгт нь болохоор за ерөнхийдөө бол альч компани байсан хүний нөөцтэй хүнтэй байдаг, санхүүтэй байдаг тийм санхүүгийн тайлангаа тушаадаг. Тэгэхээр энэ бол амар төрлийн одоо бүтээгдэхүүн зардалаас үл хамаарсан юм байнга байж ах хэрэгтэй тийм модуль гэсэн. За бараа зардаг байх юм бол эсвэл үйлчлэгээ зардаг байх юм бол энэ модуль нь хоёр хуваагдчихна. Бараа зардаг байх юм бол тэрийгэ татаа аван тийм эсвэл үйлдвэрлэх гэсэн энэ хоёр модулын нэгийг ашиглах нь. Тэгээд үйлдвэрсэн юм уу татаа авсан бараа агуулгатаа хадгална. За тэрийгэ борлуулна тийм. За үйлчлэгээ зардаг бол агуулгад үлдэрэл байх шаардлагагүй. Шууд борлуулалтаа хийн. Борлуулалт нь гэрээгээр юм уу төслөөр явагддаг гэж болно. Энэ модулуудаа үндсэн модуль ангилалт болчихсон. За менежмент бүтээмж сайжруулах модулууд гэдэгт за аналитик санхүү, шинжилгээний санхүү тийм модулыг хийж оруулж байгаа. За CRM гэдэг чинь одоо харилцагчтайгаа илүү үр бүтээмжтэй харилцахыг дээшлүүлэх тийм их модуль байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бүтээмжээ сайжруулах, борлуулалтаа сайжруулах зорилготой модуль юм гэж үздэг. За POS, e-commerce, за цалин гэдэг маркетинг тий. За gamification, борлуулалтын дараах үйлчилгээ их мэтчлэн гэдэг энэ бол зүгээр жишээнүүдийг тавьсан байна. Энэ мэтчлэн маш олон модулууд байгаа. Тэгэхээр зэрэг ERP нэвтрүүлэх одоо ERP чигээр нэвтрүүлж байгаа газар болохоор зэрэг ямар модуль нь хамгийн чухал юм бэ гэсэн яриа болдог л доо. Тэгэхээр зэрэг бид нар одоо нөгөө зөвхөн CRM сонирхож байгаа газар ч ярьж болно тийм. ERP бүтнээр нь сонирхож байгаа газар байх юм бол энэ модулууд үндсэн модулуудаа заавал нэвтэрчээж дараагийн модулуудын одоо нэвтэрсний үр ашиг гарна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрнээс ч одоо юу гэдэг за одоо энэ харилцаа холбоо мэдээлэл сайжруулах модулууд гэх ийм модуль орж байгаа. Сошиал сүлжээний боломж нөгөө дагдаг, Twitter шиг тийм лайк дагдаг гэсэн ийм юмнуудыг энэ төрөлд орж байгаа. За имэйл бичих, форум, коммент бичдэг тийм чатлдаг дотроо. За веб бүтээгдэхүүн саяны веб үйлдвэр тийм блог, онлайн ивент центрийг цаан болгох гэдэг. Энэ модулуудыг мэдээлэл сайжруулах зорилготойгоор ашиглаж байна гэж бодож байна. Тэгэхээр зэрэг энэ модулуудыг нийлүүлээд монголчууд заримдаа e-office гэж нийлээд яваад байдаг тийм. Тэгэхээр e-office нэвтрүүлж байгаа юм чинь хоорондын харилцаа ажилчтай харилцаа холбоогоо сайжруулах тийм харгаана гэсэн үг тийм. За босоо шийдэл зориулсан модулууд гэхээр рестораны модуль, засварын модуль гэдэг ч юм уу тийм. Яг тухайн газарт зориулсан тусгайлсан босоо шийдлийг хийж байгаа. За кастом модулууд гэхээр зэрэг тухайн орнд зориулсан, тухайн орны хуульд зориулсан модулуудаа хэлнэ. Жишээлбэл Монголын тул сангийн яамны стандартаар хийгдсэн тайлангууд тийм. Тухайн орны дансны мод, тухайн орны татварын тайлангууд гэх мэтчлэн эднийг тухайн орнд зориулсан кастом модулууд гэж авч үзэж байгаа. За тухайн байгууллагын бизнес зориулсан модулууд гэж бас тусна ангилж үзэж болно. За яг энэ хэсгийг бол манай компани хөгжүүлэлт шинээр хийж өгдөг гэсэн үгтэй захиалагчдаа. За тэр тухайн байгууллага зориулж хийж байгаа модуль хоёр байх юм бол байгаа модулыг одоо ажиллаж байгаа байдлын хэрэглээг нь сайжруулах тийм илүү хялбархан хурдан ашигладаг болгохын тулд өөрчилж байгаа модуль гэж болох юм. Нөгөөх нь болохоор байгаа модулыг илүү наривчлсан процесс нэмэх замаар өөрчилж байгаа тийм модуль гэж хэлж болно. Ангилж болно. Жишээлбэл гүйцэтгэлээр цалин бодох гэдэг бол гүйцэтгэлээр гэдэг чинь тухайн компани дээр л яригддаг зүйл шүү дээ. Бүх газар ижилхэн байдаггүй. Тэгэхээр зэрэг тухайн компани зориулж юм хийж өгч гэсэн. За жишээлбэл худалдаа авалт өртөг шингээх гэдэг ч юм уу тийм. За ингээд үндсэн 5 модуль аваад үзлээ. За тэгэхээр зэрэг нэвтрүүлэх дарааллын үед болохоор энэ үндсэн модулуудаас эхлээд ингээд дээр нь ингээд давхарлах замаар нэвтрүүлж болдог юм аа гэдэг хэлдэг байна. Үндсэн модулуудаа нэвтрүүлчихэд дараагаар нь тийм CRM нэвтрүүлдэг юм уу, босоо нэвтрүүлдэг юм уу тийм ингээд өгсөрөх байдлаар нэвтрүүлж болдог. Гэхдээ эндээс болохоор заавал энэ доороос нэхлэх гэсэн үг бас биш. Жишээлбэл зөвхөн CRM сонирхож байгаа зэрэг зөвхөн POS сонирхож байгаа зэрэг байж болно тийм. ERP чигээр нэвтрүүлж байгаа бол ингээд доороос нэвтрүүлнэ гэсэн үг.
За тэгэхээр зэрэг би одоо ярих дараалал нь болохоор энэ үндсэн модулаас эхлээд энэ дээшээ дараалалаар ярих гэдэг юм л да. Модулуудаа. Тэгэхээр товчхон ярина. За, нэвтрээд орохоор зэрэг за хэрвээ ингэ л дээ. Саяны тэр нэг e-commerce web builder гэсэн модулыг суулгасан юм бол танай логин дэлгэц чинь юм болчихно. Одоо EAT гэж ордог гэдэг. Энд чинь нөгөө хаяг домен гэж орчино гэсэн. За тэгээд энэ баазаа сонгож ордог. Ямар нэгэн тест туршилт хийх бол тусдаа бааз үүсгэж өгөө тэмнэрээ туршилт хийж болдог. За ингээд логин хийгээд орохоор зэрэг анхны дэлгэц бол ингэж харагдана. За энд бол ингээд таны яг Facebook таймлайн шиг явуулсаад хүмүүсийн өнөөдрийн постуудыг харагдчихэдэг зарууд тий. Компани нэр юу болоод энэ тэр бүх зарууд энэ ихний дэлгэцээр харагдчихэдэг. За хэрэг би орж ирээд ямар нэгэн зар түгэх хэрэгтэй бол орж ирээд шууд бичиж гэнэ тий. За энд мөн ингээ компанийн чат энэ 8.0 дээр шинээр нэгдсэн зүйлтэй. За ингээ хоорондоо чаталж болдог байсан. За би үндсэн модулын дараалалаар ярих гэж байгаа болохоор энэ бол нөгөө мэдээлэл сайжруулах зорилготой модуль биш шууд ирчлээ тий. Одоо тэгвэл шууд худалдаа авалтын модуль эхлэв. Байгууллага эхлээд худалдаа авалтаа игээд түүнийг агуулгатай байршуулж байгаа тэгээ борлуулж байгаа тий. Импорт хатаа авалтын юм ч юм уу трейдинг компани тохиолдол гэсэн үг. За худалдаа авалт гэсэн энэ зэс рүү орохоор зэрэг за үнийн саналууд нь харагдана. Манай дээр худалдаж авахар одоо шалруулагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Өрсөлдөж байгаа үнийн саналууд энэ чинь ингэж ихсэж харагдана. За энэ нөгөө нэг энэ дээлтийн өмнө нь хэрэг OpenERP ашиглаж байсан хүмүүс байх юм бол энэ юу өөрчлөлтүүдийг ажиллаж байгаа тийм энэ дээлт ингээд тодорч харагддаг болсон. Шинэ модуль руу орохоор тэгээд хажуудлын одоо энэ юу юм л да. Скроллноос ингэж энэ зөвхөн энэ цэсний гэж скроллдог болсныг бас анзаарсан баг тийм. Тэгэхгүй болохоор өмнө нь энэ дэлгэц нь хамтдаа ингэ доошоо яваад өчтдөг байсан. Энэ доошоо скроллохоор энэ жоохон төвхтэйс одоо л ингэ гоё болсон байлээ. За тэгээд purchase руу ороод үнийн санал руугаа. Үнийн саналууд маань энд байж байгаа юм. За жишээлбэл энэ үнийн санал дээр яаж юм гэхээр энэ дугаартаа бол автоматар өөрөө авчдаг. Юугаа хадгалсан бол үнийн саналаа хадгалангууд. За нийлүүлэгчээ энэ сонгоно. За ямар нийлүүлэгчээс хизээ ямар бар авах гэж байгаа нэ гэдэг ингээд шивэд өгчнө шүү дээ. За тэгээ аль агуулгад энэ бараа ирэх юм. Тэгээ сонгоод өгнө. За ингээд хадгалаад ер нь үнийн саналын дэлгэц болохоор зэрэг норгоос эхлээд үнийн санал болоод за тэгээд ингээд цаашаа худалдаалт нотлогдоод агуулгад ирээд мөнгө төлөгдөд ингээд дуустдаг ба. За тэгэхээр энэ бол норог төлөвтэйгээр яаж байгаа үнийн санал хам шүү дээ. Ер нь альч дэлгэцийн OpenERP-ийн дэлгэц нь бол баримт бол ийм төлбөрөөр дамжиж байгаа. Анх норог байж байгаа тэрнийг нь батлангууд засах боломжгүй болоод ингээд аль биесний юм баримт бол байдаг. За тэгээ баримтын доор нь ингээд хоорондоо чадлах юм боломж бол 7 нотоос хойш нэгдсэнийг бол зарим нь мэдж байгаа. Доор нь жишээлбэл энэ баримтыг ингээд өөр дагагч нар нэмж болно. За энэ дагагч жишээлбэл манай захирал харж игээ гэх юм бол тий тэр хүн рүү ингээд өөрчлөлт орчихно гэсэн. За тэгээд энэ баримт одоо батлагддаг юм уу тий буцаагддаг юм уу тэр бүх нотификашнууд тэр дагж байгаа хүмүүс рүү очиод байдаг. За ингээд доор нь энэтэй холбоотой энэ баримттай холбоотой хэлцүүлэг өгүүлж болно. За ингээд гэх мэтчлээ. За одоо ингээд одоо норг байсан юм APS-ны захиалга болгоод захиалга батлана. За ингээд APS үнийн санал болчихж байгаа. Өмнө нь болохоор ингэдэг байсан. Норг байжгаад батлангууд шууд худалдаа авалтын захиалга болчихдог байсан. Одоо болохоор үнийн санал хүчинтэй үнийн санал болсон шүү гэсэн төлөвт дунд нь нэг төлөв нэмэгдсэн байна. Энэ шинээр орж ирсэн төлөвлөлтөө. За ингээд дахиад нэг товч дарахаар одоо нөгөө үнийн санал авсан энэ төлөвт орж ин тий. Одоо бүр APS-аар захиалга баталж байна гэсэн. Өөрөөр хэлбэл эднийхээ ахын тодорхой боллоо гэсэн үг байна тий. Яг энэ дээр болохоор бид нар бас нэмж хөгжүүлсэн энэ харьцуулын дэлгэц байгаа. За тэрийг дараагийн юм дээр харуулчих واخ. За одоо захиалга баталж байна. За ингээд захиалга батлагнууд хоёр үйлдэл хийгддэг дээ ERP дээр. Энэ барааг хүлээж авах шүү гэсэн баримт агуулга дээр үсчдэг. Агуулга нь яруу тэрийг хараа сууж юм гэсэн. Мөнгөний төлөн шүү гэсэн баримт санхүү дээр үсчдэг. Нягтлан хараа сууж юм гэсэн тийм. За тэгвэл тэр хоёр зэс рүү бол энэ хоёр улаан товчоор дамжаад орж болдог. За бараагаа хүлээж авъя гэдэг тийм. Худалдаа авалт хийгдсэн ч одоо энэ эднийхээс энэ бараанд ирэх ёстой тийм.
За хэрэв бараа нь ирчих юм бол энэ хүлээн авах төвчөө дараад энэ 8-р хувилбар маань дүнгийн саяхан танилцуулсан болохоор энэ зарим орчуулгад ороогүй байгаа анзаарч байгаа тийм. Энэ төрлийн хөгжүүлэгч нар девелопер байх юм бол орчуулганд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. За тэгээд одоо хүлээн авах төвчөө дарсан. Тэнгүүд за аль нь ирсэн бэ? Тэрийг ингээд 15 ирэх байснаас 10 гэж болно да тийм. 5 нь хаана байгаа мэдгүй гэх юм уу. Тэнгүүд яг ирсэн тоогоор л хүлээгээд авчина. За ингэнгүүт анхны нөгөө нэг баримт байсан баримт нь хоёр баримт болоод салчиж байгаа. За нэг нь болохоор ирсэн нь нөгөөх нь болохоор ирээгүй байгаа. Тэгээ хоёр баримт болоод салчиж байгаа байхгүй. Одоо энэ PO буюу purchase order руу ороход энд хоёр хүрэлт байна гэж харагдчихад энэ товчныг бас анзаарсан байх. Өмнө нь бол энэ зүгээр линк байдаг гэсэн тийм. Өмнөхд хувилбарууд дээр одоо энэ гоё icon таасан байлээ. За ингээд энэ хүрэлт худалдаа холбоотой хоёр хүрэлт байгаа юм байна. Энэ хүрэлт рүү оръё. За саяны хоёр маань л да. Нэг нь болохоор шилжсэн буюу хүлээгээд авсан төлөвт орсон юм тийм. Нөгөөх нь болохоор шилжүүлэхэд бэлэн төлөвт орсон. Дахиад ирж яваа гэсэн үг юм шүү дээ. Саяны нөгөө 5-ыг нь хүлээж аваа үлдсэн шүү дээ. Үлдсэн нь ингээд тусдаа баримт болоод салаад үлдчихэж байгаа юм л да. Тэнгүүдээ эднийг хүлээгээ сууж ийна гэсэн яриг бол. За ингээд бараагаа үлдээд авчиж байгаа. За одоо нэхэмжлээ мөнгө төлөх хэрэгтэй тийм. За нэхэмжлэх хүлээн авах гэсэн товчруугаар тэсрүүгээр. За тэнгүүд энэ компаниас ийм барааны тэдэн нүгээрээ нийтдээ тэдийг нэхэмжилнэ гэсэн ийм баримт үүсгэн байж байгаа ноор төлөвтэйгээр. За тэнгүүд энэ дансууд нь дебет гэдэг энэ дансуудыг нэгтлэн өөрөө хянаад зөв буруу байл засаад тийм. Энэ тохироонд бүгдийн цаана хийгээд тавьсан байж байгаа л да. Жишээлбэл энэ нийлүүлэгчтэй харьцсан бол авлага энэ нийлүүлэгчээс юм ахмал өглөг рүү ийшээ ийм бичээрээ энэ данс руу бичээрээ авлага юм заах юм бол авлага руу энэ дансыг бичээрээ гэдэг ч юм тийм. Тийм тохироо анхнд нь хийгээд өгсөн байж байгаа. За тэгээд бүх дансаа тохируулчаад батлагаа дарахаар энэ бол хадгалан ясны нэхэмжлэх болно гэсэн. За энийг эндээс ингээд хэвлээд шууд мэйлдэж болно тийм ээ. За тэгээд нэхэмжлэгээ баталчаад энийг одоо касс харьцаараа төлнө л дөө. За худалдаа авалтын хэсэг дээр өөр ярих зүйл болохоор зэрэг үнийн саналууд нь буюу ноор төлөвтэйнүүд нь энд хэсэнд харагдана. Үнийн санал төсөнд харагдана. Яг батлагдсанууд нь буюу авахар тодорхой болсон энэ худалдаа авалтын захиалга гэсэн хэсэнд харагддаг. За энээр энэ юу харуулж байна? Бидний хийсэн нэг юм customization байгаа юм л да. Худалдаа авалтын дээр харьцуулт нөгөө тендертэй газар их хэрэгтэй болдог. Жишээлбэл харьцуултын хэлс тусдаа шинээр нэмсэн. За эцэг буруу хэлсэн байна. Ер нь бол юу яадаг вэ? Нийлүүлэгч нар өрсөлдөж байгаа хоорондоо өрсөлдөж байгаа нийлүүлэгч нар ингээ багнаараа жагсаа харагдчихдаг. За тэр компаниас ийм үнэтэй ирсэн. Тэр компаниас ийм үнэтэй ирсэн гэдэг яг шийдвэр гаргаж байгаа хүмүүст шийдвэр гаргахад нь хурдан түргэн хялбар болгох зорилгоор тийм нэг шинэ хийсэн байгаа. За ингээ тэгж явж байгаа самар шалгуулт нь явсаар байгаа захиалгуудаараа батлагдаад тэгээ худалдаа авалтын захиалга үүсдэг. За энэ чинь нийлүүлэгч нараа бол ингээ бүгдээ ингэ цаана бүртгэгч нь хаяг устай тий. За мөн таагалж болдог. Жишээлбэл юу гэдэг нь гутал нийлүүлдэг гэж таагалж болох байхгүй. Тэгмэл дараа нь гутал биднэрт хэрэгтэй боллоо тэгэхээр гуталын хаянгууд гутал нийлүүлдэг бүх газрынхан өмнөд гараад ирнэ гэсэн. За мөн энэ нийлүүлэгчдээ бид нэр нийлүүлэх хийсийн дараа үнэлдэг шинэ функцнал бас хийсэн байгаа. Эднийх хэр чанартай нийлүүлэх, хэр хугацаанд нийлүүлэх тий. Тийм юмнуудыг яг Монгол мод бол ярих юм маань ярина. За ингээд тусдаа ирдгүй яг тавигдсан байгаа ирээгүй байгаа бараануудаа тусдаа энэ хэсгээр харж болно гэж мэдчихлээ. За худалдаа авалтаа ингэж юм. За тэгмээд одоо санхүүгийн хэсэг рүү оръё. За санхүүгийн хэсэг дээр болохоор за хэрэв бид нар борлуулалт хийсэн бол борлуулалтын нэхэмжлэгүүд нь энэ захиалагчийн нэхэмжлэх гэсэн нэрээр энд харагдана. За хэрэв бид нар худалдаа авалт хийсэн бол нийлүүлэгчийн нэхэмжлэх гэсэн нэрээр энд харагдана. За тэгэхээр тэр саяны миний одоо яасан худалдаа авсан бараа маань энэ дотор орсон байгаа гэсэн үг нэхэмжлэх нь. Тэнгүүд энийхээ төлөвийг эндээс бас ингээ хараад байж болно. Жишээлбэл энд бол ноор төлөвтэй байна тийм. Энд бол төлсөн юм байна. Энэ бол нийтдээ буюу батлагдсан боловч мөнгө нь орж ирээгүй байгаа.
мөнгө төлөдөг хэмжлэг байна гэдэг. Ингээд нэгтлэн бол ингээд төлс бүрээр шинжилгээ хийгээд харж иж болно. За тэгээ бас энэ дээр энэ саяны дээр BI нэмэгдсэнтэй холбоотойгоор эндээс шууд график харагдсаар авах юм бол хэдний аль газар бидний илүү хөвгөлтэй байна вэ гэдэг ч юм уу те илүү хавлагтай байна вэ энийг шинжилгээ шууд эндээс хийх боломжтой. За касс харилцаа эндээсээ бүртгэн. За сая бид нар одоо мөнгө төлөх гээд байгаа шүү дээ хэмжлэхийнхаа тий. Тэгэхээр зэрэг банкнаас ч төлж болно, касснасаа ч төлж болно тий. За аль ч тохиолдолд харгалзах цэц рүү ороод ингээ өдөртөө гүйлгээ шивээ ядвал да. За жишээлбэл өдөр болгон өглөөдөө касса юм уу харилцааны өглөө намайг нэхэд миний нээлтийн үлдэгдэл за 1000 төгрөг байж гэж бодъё тий. Тэнгүүд өдөржингөө гүйлгээ хийж явж байгаад орой намайг явахад за 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй боллоо гэдгээ баталгаажуулаад батлах тавчаа дараад ингээд ихлэ ингээ өдөр тутамдаа касс харилцаа хөтлөө явдаг. За касс харилцах батлагдангууд ажил гүйлгээ автоматар үүсдэг. Тэрнээс бид нэг дээд гэдгээл дансаа сонгоод гэж бүх юмаа гараараа шивээд авах шаардлагагүй. Бүх гүйлгээ болохоор тэр анхан шатны баримтаас эхлүүлээд хөтлөгдөж явсараад гүйлгээ нь өөрөө үүсээ явчихж байгаа. За тэгээд энд одоо энэ бол юу вэ л да? Нэгний гүйлгээ байна л да. 2014 оны 1 сарын 1-ний гүйлгээ. Нэгт нь бол 0 төгрөг байсан байна шүү дээ. Тэгээд хаалт нь болохоор 9 төгрөг болсон байна. За ийм гүйлгээ төлбөрүүд хийгдсэн байна те. За хэрвээ орлого орж ирсэн бол нэмэхээр бичдэг. Зардаг гэсэн бол хасгаар бичих замаар ингэж хөтлөгдөж явсараад касс харилцаа хаадаг. За кассан дээр саяны зарчимтай яг адилхан өдөр өдөртөө касс харилцаа нээж явна, хааж явна. За тэгээд дэвсгэртийн тоолго хийдэг газар хам бол яг тэр хэсгийн тэр тохиргоо хийчих юм бол дэвсгэртүүдээ өглөө намайг ирэхэд 10 минутын дэвсгэрт 2 байлаа гэж тоолчоод орой явахад 3 боллоо гэдэг ч юм уу тийм. Ингээд дэвсгэртийн тоолго хамт ингэ явж болдог. Касс хөтлж байгаа хүмүүс нь. За үндсэн юун дээр санхүү дээр болохоор дансны төлөвлөгөө эхлээд ингээд зохион байгуулчихна л да. Мастер өглөөр оруулчихна. За энэ нөгөө Монголын дансны төлөвлөгөө оруулах хавар дээр ингээд Монгол данснууд харагдана. Монголын юуны дагуу стандартын дагуу. За баланс руу хөрөнгөтэй их усрын зэрэг бүх дансны мод дээр харагддаг. Яг одоо энэ дансны дээр хэдэн төгрөг байна вэ гэдэг нь шууд харагддаг. За энийг юм фильтртэй харж болно. Тэдний өдрийн байдлаар хэдэн төгрөг байж вэ гэж харж болно гэсэн. За хөрөнгөний мод бол үндсэн хөрөнгө дээр болохоор зэрэг хөрөнгөний загваруудаа ангиллуудаа ихтэй бүртгэж чинь. За тоногт хөрөмж юу гэдэг тийм машин техник гэдэг ч юм уу. Ингээ бүх ангиллуудаа бүртгэжээд тийм ангиллын үндсэн хөрөнгө байх юм бол илэгдэхээр нь тийшээ бичээрэй, тэгээ орлоготойн нь тийшээ бичээрэй, зарлагтойн нь тийшээ бичээрэй гэсэн бүх тохиргоо хийгээд өгчдөг. За тэнгууд тэр бүх хөрөнгөө ангиллынхаа дагуу шивээд өгчин. Шийдснийхэн дараа бүх илэгдэл мэдрэмж автоматар нэз байгуулагдаад явчихдаг. Жишээлбэл энд бол энэ SEO-гийн гүйцэтгэх захирлын машин гэдэг үндсэн хөрөнгө байна тийм. За энэ хөрөнгө дээр жишээлбэл анх ингэж авсан юм байна. 12 мянган төгрөгөөр авсан юм байна тийм. Тэнгуудээ хэдийн өдөр авсан юм байна. Гээд ингээ нор байсан хөрөнгөө баталчаар зэрэг аль байсан хөрөнгө болоод энэ чинь илэгдлийн самрын бодогдчихдаг. Өөрөөр хэлбэл тэдний өдрөөр энэ хөрөнгө тэдний өдрөөр илэгдэнэ гэсэн энэ самбар нь автоматар бодогдчихдаг. Тэгээд цааш цаашдаа ч юм уу улирлуудаа илэгдлээ автоматар байгуулаа ингээд ихтэн явчихдаг. Тэгэхээр бичлэг нь автоматар үсээ явна гэсэн. За мөн энэ стандарт тайлангууд бас байдаг. OpenERP-ийн өөрийнх нь цаанаасаа байдаг. Яг энэ эднэрт болохоор Монголын стандартаар биш гэдэг болохоор бид нэмж модулууд хийгдсэн байна л да. Ашиг алхлын тайлан, за ерөнхий дэвтэр тийм их мэдчилгээ юм даасны санхүүгийн тайлангууд байгаа. За төсвийн модул бас байгаа. За төсөө бол хэлцэл хэлцээрийг хийж болно, оноороо хийж болно тийм тухайн байгууллагын онцлогоос хамаарат. За төсвийг яаж хийх вэ гэхээр зэрэг аналитик данс гэдэг юмыг ашиглаад ингээд төсөө зохиодог. За жишээлбэл юу гэдэг тийм. За төслөөрөө ч юм уу хэлцээрээ гэж бодё тийм. Тэр хэлцсэн одоо тэр онд гарах зарлуудаа ингээд доош нь жигсаа авчиж гэсэн. За тэрэн дээр болохоор товлсон дүн нь болохоор төлөвлөсөн дүн хэдэн төгрөгөө гэж бүгдийг шивээд өгчнө. За тэгээд гүйлгээ одоо ингээд энийг төсөв бол оны өмнө ингээд баталж штэ. Баталж байгаа ингээд батлагдсан төсөвтэй байж байгаа. Яг өдөр тутамдаа ажил гүйлгээ нь гараад эхлэхээр
Энэ нөгөө нэг энэ зардлын данснуудаа сонгоод хөтлөөд яваад гэхээр зэрэг яг бодтойгоор real time одоо гүйцэтгэлэн гараад эхэлдэг гэсэн үг дээ. Төсөөрөгөө орлоо. За манайх тэдийг зарцуулах байсан ч одоо тэд дээрээ яваа юм байна. Тэдийг олох байсан чинь орлого тэд дээрээ яваа юм байна гэж шууд шинжилгээг төсвийн шинжилгээ хийх боломжтой байдаг. За сая аналитикийн данс гэдэг юм ярьсан тийм. Аналитик шинжилгээ гэхээр зэрэг ерөнхийдөө бол санхүүгийн илүү сайн шинжилгээ гэсэн тийм зорилготой модуль гэсэн үг л дээ. Жишээлбэл ямар байдлаар ашиглаж болох вэ гэхээр энэ би зөвхөн жишээ үзүүлсэн байна. За энэ нэг компани ингээд дансны мод байгаа юм л да. Доошоо. За орлогын данснууд энэ чинь тийм. Доошоо зардлын данснууд нь энэ хоошоо байгаа нь болохоор аналитик данснууд юм байна. За тэгэхээр зэрэг за юу гэдэг нь онлайн борлуулалтын хэлтсээс би энэ сард 52 сая төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн байна тийм. За тэнгууд төлөвлөсөн гүйцэтгэлээ шууд харж ингэсэн. За тэгэхээр онлайн борлуулалтаа сургалтын орлого бид тэдийг олсон байна. Зөвлөг үйлчлэгийн орлого тэдийг олсон байна гэдэг ч юм те. Салбараараа ингэж өртгийн төвөөр ингэж ангилж харах зорилгоор ашиглаж бас болно. Тэгэхгүй болохоор одоо ингэж гэдэг чинь бусад газрууд онлайн борлуулалт гэснээр дотор нь дахиад менежментийн зардал, цалингийн зардал, эндээшийн зардал гэж задлчаал те. Дахиад гар салбар хүмүүстээ дахиад менежментийн зардал, эндээшийн зардал гэж нэг өвдөл дахин давхардаад байдаг. Тэгэхээр зэрэг тэр давхардал байхгүй болоод ингээд ийм хоёр хэмжээ зүснэгт гарах боломжтой болчих юм л да. Тэгэхээр эндээс хараад ингээд шинжилгээ хийгээд шийдвэр гаргаж болно тийм. Тэгэхээр энэний дээлтийн энэ багнууд болохоор аналитик данс гэдэг юм хөтлөгдөд байна. Энийг дураараа ямар тухайн байгууллагт ямар одоо өртгийн төвүүд үүдийн тийм тэрүүгээр ингээд дураараа задлж болно. За яг тэр шинжилгээгээр энэ дансны мод шиг ингээд шууд гүйцэтгэлээ хараад явж болно. За тэр орлого одоогийн байдлаар хэд байгаа юм байна. Зарлага хэд байгаа юм байна гэдэг ч юм. За ингээд олон модтой бас хийж болох юм байна тийм. За тэгээд ажил бүлгээний хэсэг бол ер нь ихэвчлэн автоматар хийхдээ явчихна. Кассаа батлангууд автоматар кассын бичлэг нэгдэнэ. Харилцаа батлангууд автоматар хийгдэнэ. За нийлүүлэгчийн төлбөр, харилцагчийн төлбөр бүгдийн төлөхөөр автоматар төлөлтөнийхэн бүлгэрүүд үүсчихнэ гэх мэтчлэн. Тэгэхээр нэгтлэн бол үүссэн бүлгээр батлаад ер нь сууж батлаад хянаал сууж байгаа л тэгээд үлрэлийн төгсөлд талбай гаргаж байгаа юм гэсэн үг тийм. За санхүүгийн тухайд болохоор товчхон юмрхүү. За сая агуулгын модулын бараа хүлээж авах хэсгийг сая хальт ярьчлаа. Одоо болохоор бусад хэсгийг нэрээ. За энэ all operations гэдэг энэ меню энэ хэсэг болохоор сая 8.0-оос эхэлж нэмэгдсэнийг хэрэгжилжсэн хүмүүс бол анзаарч байгаа. За өмнө нь энэ хэрэгс байхгүй байсан. За энэ дотор ингээд юу юм л да. Одоогийн байдлаар хоцорсон. Одоо энэ бол дотоод хөдөлгөөн байна. Энэ бол дотоод хөдөлгөөн. Энэ бол ирж буй буюу манад ирж байгаа бараанууд, авах ёстой бараанууд дотоод хөдөлгөөн хүргэж байгаа захиалгуудыг агуулгараас салсан маа гэж түрүү ярьсан тийм. За одоогийн байдлаар ирэхэд бэлэн байгаа 6 одоо баримт байна. За тэнгуүтэй юу гэдэг тэдрээс 83% нь хоцорсон байна хугацаанаас. Тэгээ ирэх хугацаанаас хоцорсон байна. 16 удаа одоо юу гэдэг буцаагдсан байна гэдэг ч юм. 16% нь буцаагдсан байна гэдэг ч юм. Ингээ ийм юмнуудыг харж болно. За яг аль нь хоцорчод байгаа гэдгийг доотлол энээр дараад за энэ та хоцорчод байна гэдгийг шинжилгээ хийж болох юм тийм. За ерөнхийдөө борлуулалт хийхээр худалдаа авалт хийхээр ирж буй хүрэлт гэсэн ийм баримт үүсдэг. Борлуулалт хийхээр хүргэлт захиалга гэсэн баримт автоматар үүсдэг. За тэгээд агуулга хоорондоо дотоод хөдөлгөөн хийж болно. За агуулгынхаа бүх хөдөлгөөнийг шинжилгээ хийе гэх юм бол энэ барааны хөдөлгөөний дотор бол ингээ бүх бүлгийг харж болно. Бүх хөдөлгөөнийг харж болно. Аль агуулгаас аль агуулга хүрсэн юм бэ? Хэдэн шиг хүрсэн юм бэ те? Ингээд эндээсээ дурын шинжилгээ хийж болно. За энэ шинжилгээ хийхэд энэ хайлтын цэцгийг нь их сайн ашиглаж сурвал төхөмтэй гэдэг юм одоо шийдвэр гаргахад өмнө нь энэ цэц ингээд нэхэр зэрэг доош унжиж нэгддэг байсан ч одоо ингэж дээрээ гарчирдаг болцсныг анзаарч байгаа бох тийм шинэ модуль дээр шинэ хөлбөр дээр за шүүлтүүрүүд нь шууд энэ хийгдэж чинь бэлнүүдийг нь харъя тийм яг хүрхэд ч юм уу хүлээ авах бэлэн байгааг нь харъя. За ирээдүйд хийхийг харъя гэдэг ч юм уу тийм яг өнөөдөр хүлээж авахыг нь харъя гэдэг ч юм уу дураараа шинжилгээ хийж болно. За мэдээж агуулгын хэвлэлийн бол ихлээр танаад ямар агуулгад бүх агуулгуудаа сайхан бүртгэж чинь тэр дотор ямар байрлалууд байдгийг хэдрийг бүртгэж чинь тэнгүүд бараануудаа байрлалаар нь агуулгаар нь үлдгэлээ харж болно. Одоо энэ тайлан гэсэн хэсэг рүү ороод
энэ шинжилгээ гэж болно л доо. Жишээлбэл энэ бараа нэг шиг байгаа юм байна. Үртгэн нэг байгаа юм гэдэг ч юм уу тийм. Ингээ энэ шинжилгээний дэвс гэж хэлээд байгаа юм л да. Энээр энэ шууд шинжилгээ гэдэг. Энийг ингээ төрөл бүрээр бүлэглэж харж болно. Бүлэглээд ангилаар нь одоо харъя гэдэг ч юм уу тийм. За ингээд энэ төрөл бүрээр шинжилгээ хийж болно. Шинжилгээ хийчихэд сайн дээр бие аймагуулаад график харагдцыг ингээ харж болно. За тэрийг мөн хэрвээ та нар удирдлагатаа ч юм уу тийм презентацийн авч байгаа бол зургийн хэлбэрээр юм уу Excel хэлбэрээр шууд татаж авах боломжтой байна. Шууд эндээс шууд Excel дээр нөгөө өмнө нь баахан боловсрол хийдэг байсан боловсрол ERP ашигланараа. За тэгээд агуулгах дээр болохоор зохистой нөөцийн дүрм энэ төр тодорхойлж өгч болно. Жишээлбэл тэр бараа тийм үлдэгдээс баг болчих юм бол автоматар татаа авалт хийгээ гэдэг ч юм уу тийм дүрмүүд зохион байгуулад тэний хадагуу ашиглаж болно. За одоо борлуулалт хэсгийг нэрээ бид нар бараагаа хүлээж авсан байж байгаа. Тэгэхээр зэрэг борлуулалтын хэсэг дээр болохоор CRM хамт ярьчээ. За CRM дээр болохоор сэжмэл хэлээд бүртгэгдэж эхэлдэг. CRM модулыг суулгасан тохиолдолд за жишээлбэл юу гэдэг нь манай дэлгүүрт за тийм хувьд сонирхсан нэг хүн орж ирдэ гэдэг бол сэжим ахна шүү дээ. Тэгэхээр тийм бүх сэжмүүдээ бүртгээд аваад байна. За тэгмэд тэр сэжмүүдийн хаараас борлуулалт нь хөөцөлдөх ёстой гэсэн үг шүү дээ. За жишээлбэл юу гэдэг нь за юм гэдэг сайн дээр готод сонирхолтой гэдэг ч юм те. Дэлгүүрийн худалдагч ингэж бүртгэж сууж байгаа юм шүү дээ. Хин гэдэг хүн яасан сонирхсан гэж за цэцгээ гэдэг хүн те. За тэгээд тэр хүний хааны нэр мэрийг сайн бичээд авчин нэр бас нэр таяг ч юм уу утасны дугаар ч юм уу те. Холбогдох дугаараа бичээд авчин. За тэгвэл жишээлбэл сонирхсан гутал манайд байхгүй ч болно шүү дээ. Тэгвэл дараа сар ирнэ. Тэгэхээр таны устдъя гэдэг ч юм уу те. Ингээд контактыг аваад үлдчихэж байгаа. За тэгээд тэнгууд за бараа маань ирлээ те. Тэнгууд боломж руу хөрвүүлээд боломж гэдэг нь болохоор энэ сэжим гэдэг нь болохоор CRM lead гэдэг үг ингэж орчуулад байгаа. Lead гэдэг үг. За боломж гэдэг нь болохоор opportunity гэдэг үгийг орчуулад байгаа. За тэгэхээр сэжим байсан юм маань магадлал нь арай ихсэхээр зэрэг боломж болж хувирна гэсэн үг нэ. За тэгэхээр энийг шууд боломж руу болгохоор хувирчихжээ. За тэгэхээр ингээд байгаа боломж өмнө нь энэ боломж үүссэн байж байгаа. Тэмдэг ажил нэгтгэж болно. Эсвэл цааш нэр шинэ боломж үүсгэж болно. За тэгээ борлуулалтын ажилд нэмэж, борлуулалтын баг нь хэрвэж гэдэгтэй ингээд сонгоод өгчин. Шинэ захиалагч үүсгэх юм уу юу те байгаа захиалагчтай холбох юм уу тэрийг сонгоно. За ингээд боломж үүсгэж. За ингээд боломж маань ингээд янз бүрийн төлөвүүдийг дамжиж болно. За одоо ингээд боломж руугаа ороод харъя. За тэгэхээр зэрэг за шинэ төлөвтэй боломж бол энэ гурав байгаа юм байна тий. За магадлагдж байгаа тэр юм байна. Санал болгоцсон тэр юм байна. За ингээд тохиролцоод үн мөнөө тохирчоод ялцсан тэр юм байна. Энэ ялсан ялагдсан гэдэг энэ төлөвт ороод дуусдаг л да. Ялчингуудаа манай үнийн санд болоод цаашаа борлуулалт болоо яваа. Ялагдчихвал энэ хэмжээний зогсно гэсэн үг тий. За эндээсээ ингээд шууд эндээсээ чирээ за энэ ялчлаа. За энэ болчлоо гэж юм тий. Ингээд чирээд ингээд тех боломж байгаа. За мөн адилхан өнгийн ингээд өртөмжээр ялгаж өгч болно. За энэ борлуулалт бол маш чухал юм шүү. Энийг суртан үзэхээр юм байна тий. Ингээ өнгийн ялгаад өгч болно. За тэгэхээр зэрэг ингээ сэжим боломж гэсэн энэ юмнуудаас нөгөө борлуулалтын ажилтны бүтээнжийг шууд хянаад авах боломжтой гэсэн үг. За боломж байсан юм маань одоо энэ нөгөө гутал сонирхсан ингээд сайн бүртгэсэн шүү дээ. За нөгөө юм маань санал болгочоод гуталаа үзээд тий. Тэгж ясараад ингээ ялччихлээ. За ялчингуудаа эндээсээ үнийн санал шууд үүсгэж болно. За ялснаар тэмдэглээд үнийн санал үүсгэхтэй. За ингээ үнийн санал автомат үүсчин. За одоо яг ямар бараа зарах гэдэг юм? Тэр бараагаа эндээ сонгоод байна. За бараа сонгож өгöd. За энийг эндээс шууд нэг имэйл хийж болно. За энэ цэцгээ гэдэг хүний маань мэйл нэж өгдөө. Имэйл хийх нь автомат мэйл нь явуулчихна. Үнийн санал авсрагдаад явчихна зүйлээ. Мэйл хэрэгтэй болсон холбогдоо болоод тавьчихна. За ингээд нөгөө үн мөнөө тохирчод одоо борлуулалтаа баталчихсан яг борлуулалт тодорхой болдог. Юу борлуулалтаа баталчихна. За борлуулалтыг бараа хөргөчөд мөнгө авдаг гэж болно тийм. Эсвэл мөнгө өгчөөд бараа авдаг гэж болно. මේ ажил тохиолдол ингээд сонирхол боломжтой байна. Эсвэл ажлын ажил төвөж хийх юм хийж хийх гэж юм тийм. За
хэмжиж энэ болно. За 100% хэмжиж бүхэлд нь хэмжиж. За тэгэхээр борлуулалтын ажилтан бол энэ хэмжлэг үүсгэж орох гэсэн үг л дээ. За ингээд хэмжлэг үүсгэхээр эхлэн энэ хэмжлэгийг хараад сууж байна тийм. За хүрэлтийн захиалга одоо нөгөө агуулгын бараа гарах үе нь болсон гэсэн үг тийм. За энэ нийтлэлтэй болохоор агуулгын яруу хараад сууж байна. За манайх энэ захиалагчид тийм бараа хүргэж өгөх ёстой байна гэсэн баримтаа ингэ харсан. За тэгээд энэ бараа манайд байна уугүй гэдгийг бэлэн байдлыг шалгах гэсэн товчоор шалгаж болно. За байгаа юм байна. За энэ товчийг дарахаар зэрэг энэ доорны төлөв бэлэн болчиход за бэлэн болсон бол энэ бэлэн бараа хүргэж болно гэсэн агуулгаас гаргаж болно гэсэн. За ингээ гаргахтаа мөн адилхан сая хүлээж авахдаа яаж тасалж хүлээж авч болж байлаа тэр шиг жишээлбэл яг болсноос нь эхлээ хүргээд ээж болно гэсэн үг байна. 10.2-ыг хүргэчихээ гэдэг ч юм уу тийм. За ингээ хүрчихнэ. Хүрчингууд санхүү дээр автоматар нөө борлуулсан бүтээгдэхүүний өртгийн бичлэл үүсчихнэ. За иржүү бараа дээр сая бас дуртай марцсан байна. Бараа авангууд өртгөн дундажлагдаад өртгөн нь автоматар апдейт хийгдэж явчихдаг. За ингээ агуулга дээр бараа авсан. За энэ бол сая би трейд компани тохиолдлыг ярьлаа тийм. Өөрөөр хэлбэл бараа бодит бараа худалдаж аваад импортлоод тэрийгээ борлуулдаг газар юм. За зарим газрын болохоор төсөл борлуулдаг тийм газраас байгаа үйлчлэгээ төрөлтэй бараа гэсэн үг л дээ. За тийм тохиолдолд болохоор борлуул батлагдангууд автоматар төсөл үүсдэг байхаар ажилуулж болдог систем ээ. За тэгэхээр зэрэг борлуулалтын гэрээ гэсэн яриа яригддаг. Борлуулалтын захиалга анх үүсэхдээ гэрээгийн хэмжээс шууд шивээд өгч гэсэн үг л дээ. За тийм газар юу гэдэг нь байшин байдаг газар байлаа гэхээр барилга барина гэдэг ч юм уу. Ингээ шинэ гэрээ үүсгэж тавьчихна. За шинэ гэрээ маань шууд борлуулалт эхлэнгүүт л үүсчихнэ шүү дээ. Ноорог төлөвтэйгээр. За тэгээ энэ дээр за үйлчлүүлэгч энэ бүх юм сонгоотой байна. Даалгавар хөтлөх юм уу юу тэрийн сонгоотой байна. Цагийн утас хөтлөх гэж хэмждэг. Энэ төслийн модуль дээр бодохгүй ирчин. За энэ автоматар ингээд гэрээ үүсчихэж байгаа юм л да. Гэрээ үүснэ гэдэг маань төсөл дагаж үүснэ гэсэн. Төсөл нь ингээд дагаж үүсчихнэ гэсэн. За энэ чинь болохоор одоо бид нар төсөл үүснэ гэдэг чинь үйлчлэгээ төрөлтэй бараа зарж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг байшин барилга байх гэдэг ч юм уу нэг тийм үйлчлэгээ төрөлтэй бараа байна гэсэн үг л бид нарт. За барааны тохиргооны бол хадгалах бараа, хангамжийн бараа, үйлчлэгээ бараа гэсэн төрөлтэй бараанууд байдаг. За бид нар одоо бол үйлчлэгээ төрөлтэй бараа сонгож байна. За ингээ борлуулалтаа баталж байна. За тэнгууд энэ төсөл автоматар үүссэн байж байгаа. За барилга барих гэрээ гэдэг үүсчлээ тийм. За одоо төслийн модуль руу орж байна л да. Төсөл гэсэн модуль руу ингээд төслүүд маань ингээд камбар алтаар дүүржин харагдаж байна тийм. За жишээлбэл энэ даалгавар энэ төслийн хувьд болохоор 5 даалгавар байгаа юм байна. Нэг асуудал байгаа юм байна. За багийн гишүүд нь болохоор ийм хүмүүс байгаа юм байна гэж шууд харж болно. За мөн энийг ганц хардсаар харж болно. За даалгавруудаа болохоор энэ үеүү дээр нь хуучаад за энэ бол жишээлбэл хэлсэн дууссан тийм хянсан гэсэн юм янз бүрийн төлөв байж болно. Энд дээр тийм багнуудаа болохоор хэрэглэгч өөрөө зохион байгуулж болно. За тэгээд эндээсээ дуусангууд за энэ төлөвтөөс энэ төлөв рүү орлоо тийм дараагийн төлөв рүү орлоо гэдэг ч юм. Ингээ хөтлөж яваад байж болно. За тэгээд энэ даалгавар хэдэн цаг зарцуулгаа гэдэг юм аа энэ доор нь хөтөлчвөр. Нэг хүний нөөцтэйгээ шууд автоматар холбогдож авчдаг. За жишээлбэл за энэ дээр энэ даалгаврыг хэн тийм хийлээ тийм. За энэ дээр би 8 цаг 4 цаг зарцууллаа. Хин хийсэн бэ гэдэг ард нь бичээд өгчин. За гэх мэт. За тэгмүүд энэ одоо энэ ард нь сонгогдсон бат гэдэг хүн сонгогдсон байх юм бол батын одоо цагийн утас буюу хүний нөөцөөс ажлын тайлан гэсэн үгтэй өдрийн ажлын тайлан дээр автоматар ороод ирнэ. Энэ хүн өнөөдөр ийм хийсэн байна гэдэг. За мөн асуудал бүртгэж болно. Төсөл дээр ямар нэгэн асуудал гарсан бол түүнийг бүртгэж болно. За гэх мэтээр төсөө менеж хийж байна. За юу вэ? Одоо нэг хүний нөөц ингээ бусад модулуудыг үндсэн модулыг ерөнхийдөө ярьчлаа л да. Тэгээд энэ тухайн улсын хууль нийцүүлсэн модулууд буюу Монголын кастинг модулуудыг манай дараагийн үе юм л да. Одоо би хэдүүлээ одоо 4-өөс завсарлах хэрэгтэй 4-өөс завсарлчаад тэгээ орж ирээд босоо шийдэл тэгээ мендетийн гэдэг модулуудаас
үйлдэл болгоод тэгсэн модулд ярьчээ. Тайлбар гэж энэ үнийн саналтай ийм юмнууд авсрах хэвтэж явах нь тийм нийлүүлэгч мэйл явахад. За ийм юмнууд борлуулалт холбоотой тохиргол байж байгаа. За хувилбар. За жишээлбэл юу гэдэг нөө iPad хот нөө RAM дидтэй тийм бахан тохируулгууд байдаг шүү дээ. RAM нь hard дидтэй гэл тэр бүх тохируулгын хэмжээний нэг тохируулаад өгч болно. Memory дидтэй ийм хувилбар гэж болно. Эсвэл тийм байж болно тийм бүх хувилбаруудаа тохируулаад өгч болно. За санхүүгийн хэсгээр болохоор энэ бараг орлогодох үед яаж бичих юм? Залуудах үед яаж санхүүгийн дансын сонгож бичих юм те? Тэргээ сонгож өгч болно. За мөн автоматар хөтлөгдөх юм уугүй юу те? Гүйлийг автоматар үүсэхгүй газар ч хийж болно шүү дээ. Өөр ихлэн өөрөө гүйлийг хийдэг тийм газар ч хийж болно. Тэгээ ийм тохируулгууд байж байгаа. За эндээс энэ хажуудлын хэлснээр болохоор энэ багаатай холбоотой бүх компани үйл ажиллагаануудыг шилжиж харж болно. Жишээлбэл за энэ бол картугаа тоомж харагдчих тийм он хайнгээд. За шилжих гэхээр энэ дотоод хөдөлгөөнүүдийг харуулна. Дотоод хөдөлгөөн болон гарсан орсон бүх хөдөлгөөнийг харуулна л да. За энэ болохоор дахин татаа авах нөгөө зохистой нөөцийн нөрөг нь яаж дүрмжлэгдсэн тэрийг харж болно. За нөгөө үйлдвэрлэл одоо ямар хэдэн үйлдвэрлэлийн захиалгын бараан дээр байгаа юм. Энэ бараа хэрэг үйлдвэрлэгддэг бол ямар жураар үйлдвэрлэгдэх орцууд нь тийм. За хоёр удаа жишээлбэл энэ бараан дээр одоо байгаа юм байна. 0 болох байна гэж хэлчихлээ. Ингээ харж болно. За яг тийм хийсэн юу байгаа та шийдэл. За стив харуулах. Батал нах юм дээ. За тийм. Ярьсан шүү дээ. Ер нь бол юу л та. Сайн all operations гэдэг үг орсон шүү дээ тий. Тэнгүүд энэ нэгээд энд бол энэ агуулгын нэр багхгүй. Энэ агуулгад ирж байгаа банууд нь энэ байна гэж харагдана. Энэ хоёр энэ агуулгад дотоод төлөв хийгдсэн үйлдвэрлэлүүд нь энэ байна. Гарах нь энэ байна гэж харж болно. Тэгээд яг энэ рүү ороод жишээлбэл 6 манад ирэх гэж байгаа юм шүү дээ. 6 одоо бараа ирэх гэж байгаа. Баримтын дагуу. За тэнгүүд тэр 6 руу ороод за энийг ингээ хүлээж авах төвчөө дараа нь хүлээгээд авчихна. Тэнгүүд автоматар нөгөө санхүүгийн бичлэг үүсчин бараан дундажлагтаа хэрвээ дундаж автыг боддог байсан бол тий. Ингээд яачин тэнгүүд энд чинь аль байрлал дээр агуулгын аль байрлал дээр гэдэг сонгоотой болохоор тэр байрлалын үлдгэлэн дүүрээд ингэ явах гэсэн үг байна. Байгууллагынхаа онцлогоос тухайлбал Монсын тохиолдолд бол Монс ТЭЦ болон эдгээр тохиолдолд байгууллага өөрсдөө хоосон гэж байна. ТЭЦ бол тэм тог тасардгүй юм. Тэгээ олон салбар байдгүй юм. Нэмчээгээ байддаг учраас найдвар. Монсын тохиолдолд болохоор зэрэг 60 гаруй нэг салбартай шүү дээ. 60 гаруй салбар бүгдийг олсон сүлжээ байгуулахад байгуулсан. Гэхдээ мэдээж өөрийн нэг дата центр, дата сервер рүү үүсэж шүү дээ. Тэн дээр практик дээр бол шилэн кабель туулах дэшээ хоёрыг оруулсан. Хоёр орж ирэхдээ хоёр ялгаатай замаар гэсэн үг шүү дээ. Нэг нь тасрахад нөгөөх нь хэсэх ёстой. Дээрээс нь тог тасрахад генератор тавих ёстой. Тэгэхээр зөвхөн өөртөө шилдэхээр гэх мэтлийн өргөн оролтууд шийдэх хэрэгтэй байна. Юу бас бидний жижиг дүр компанид хэрэгжүүлэх бол байгаа л та. Дата ISP дээр явж байна. Тэрний утга интернет тасрах тохиолдолд ажиллаж байх ёстой критикал ажлын байрууд шүү дээ. Тэдний болохоор зөв өөрөөр офлайн ажиллах боломжтой байх ёстой. Одоо Монсын жишээн дээр тохиолбол эмийн сан болохоор зөв интернет сүлжээ тасарсан байхад гүйлгээ хийж явах ёстой шүү дээ. Юу пост болохоор зөв офлайн ажиллаж явах ёстой. Тэр зөв хэзээний цаг холбогдохлоор гүйлгээгээ нөхөж хийдэг байх ёстой. Офлайн ажилтдаг тэднэр бол бид нар офлайн ажилтдаг шийдэл хийж байгаа юм л да. OpenAI-ийн пост нь ер нь бол тэр веб пост нь бас офлайн ажиллана юм байна. Яг гэвэл HTML 5 өөрөө нь HTML 5 storage гэдэг юм жаагаад өөрөөр хэлбэл браузерын storage дотроо юм хадгалаад байж болно. Тэр нэг ингээд хадгалаад яваад. Ингээд pending transaction date байна гэж яваад байна. Тэгж бод холбоотны зэрэглэлээ зэмүүд хугацаа явуулж байна. Бид нар бол бүр нэмэлт програм хийж байгаа юм л дээ. Яг офлайн ажилладаг. 2-3 хэдэн хоногор ч юм уу офлайн ажиллаж бод нэг холбогдохлоор нэг үсэн шийддэг юм. Дээрээс нь одоо нөгөө гар утасны борлуулалтын програм биш хатуу ингээд явахтай борлуулалт хийгээд. Тэр бол өөр дээрээ шууд
вариант шүү дээ. Энэ нь бол open source байх албагүй хурдч гэдэг юм байна. Одоо энэ Android-ийн Google Play Store дээр гэсэн үг шүү дээ. OpenERP доолмод ажиллана. Нөр client вариант зөндөө зарим нь дэлбэртэй. OpenERP-ийн үзэж тийм вариантыг бол дэлхийд одоо OpenERP зөвөр дэлхийн 70-80 оронд хэрэглэдэг. Маш олон хэрэглэгчтэй юм байна. Бол тийм бизнес байж болох чинь юм байна. Дээрээс нь манайх эзэмдэн тийм юу сервер рум шийдсэн учраас OpenERP-ийн SaaS үйлчилгээ сануулдаг байхгүй. Өөрөөр хэлбэл сар болгон тогтмолтой SaaS үйлчилгээ яаж хостыг дээр санаа зовхгүй явж байна. За сая хүний нууц цалингийн модуль, үйлдвэрлэлийн модуль гэдэг нэрийг байна. Хаан технологийн хэлбэр байна. За хүний нууцын модуль дээр ажилтнуудаа мэдээ юу гэх чинь за ингэ даах боломж байдаг. За жишээлбэл энэ ажилтны явдлаар ингээд хэдэн жилийн авсан байгаа вэ? Хэдэн ирсэн ямар аваа гэж юм те тийм аваад харах болдог. Энэ жишээлбэл хэдэн удаа хүлээсэн байна. Хөлбөрийн гэрээ тийм гэрээнүүд байна те. За цагийн усны гэрээ, тийм усны гэрээ гэж шууд харах болно. За энэ дээр нэмсэн яг хүний нөөц дээр бол кастом байдлаар нэмсэн модуль зөндөө байгаа. Тэсийн зөвлөлөөр маш их юм хийсэн байгаа хүний нөөц дээр. За энэ хүний хаан мэдээллийг бүртгэсэн. За тэгээ хөдөлмөрийн гэрээнүүдийг бүртгэсэн. За хөдөлмөрийн гэрээг бүртгэснээр цалин болох боломжтой болно. Энэ дээр цалин байж байгаа болохоор. За ажлын байруудыг мэдээж ихээр бүртгэсэн. Шинэ ажилтан авах хэрэгцээний мэдээж шууд их боломжтой. Жишээлбэл одоо яг ажил шалгуулахаар өөрчлөж байгаа хүмүүс гэх юм уу тийм шалгуулж байгаа хүмүүс хэмжээний шалтгаан байж байна. Эхний ярилцлаганд орсон, хоёр дахь ярилцлаганд орсон хэрэгцээг явж байгаа. Эндээс автоматар биеийн татвартай тийм ажилтан болох хүрчтэй тийм санаа хийж байдаг. За мөн юу дээр веб дээрээ веб сайтаас уусгах юм бол вебээс CV бүгдээ тэр шүү гэж шинэ ажилтны бичлэг болж ирдэг байлаа хөөж болдог. За ажилд орох анкетууд бол инженер байж. За цагийн хэмжээ. За энэ дээр ERP дээрээс хоёр төрлийн цагийн хэмжээ явдаг. За нэг нь болохоор ажил дээр байсан цаг буюу өглөө хийгээд ирсэн орой хийгээд явсны хэмжээний хуурны бүртгэл тавьдаг. Нөгөө цаг нь болохоор ямар ажлыг хэдэн цагт хийсэн бэ гэсний бүртгэл. Тэгэхээр ажил дээр 8 цаг байсан мөртлөө 5 дахь нь ажил хийсэн байж болно шүү дээ. 3 дахь нь өөр юм хийсэн юм тийм. За тийм байж байна. Тэгэхээр яг энэ цагийн бүртгэл гэдэг юм болохоор хин ямар ажил хэдэн цаг зарцуулгаа гэдэг өдөртөө бичиж явуулдаг. Өдрийн тайлбар гэсэн үгтэй компани. Тэгэхээр жишээлбэл энэ ажилтан хэдийн хоорондоо энэ цаг хугацаа нээждэг. Тэнгүүд инженер мөр нэг гэж байна. Жишээлбэл төслөөр ажилладаг хүмүүс хамаатай. Энэ төслөөр би даваагаар 2-5 төслөсөн ингээд нэгэн төслөсөн ингэ шүү яваад байдаг. Ингээ олон төслөөр тийм ажиллаж болно тийм. Тийм бол ингээд мөрүүдээ нэмээ яваад байна. За тэгээд 5 цаг ажиллахдаа юу хийсэн бэ гэдгийг чинь ахын асуултыг явуулж болдог. За тийм нэг тайлбар хийх шүү дээ. За ингээд үсээ явуулж болно. Энийг яаж шийдэж болох вэ гэхээр яг ингээд дэлгэнгүй бүртгэлтэй явуулахаар энэ ингээд татварсан цаг нь бүртгэлтэй яв. Яг энэ цагаараа захиалагчтайгаа тооцоолж авах хэрэгтэй болно тийм. Жишээлбэл зөвлөгөө өгөх консалтинг авах юм бол яг татварсан цагаараа 3 цагаар нь хийх үүсэх гэдэг юм тийм. Тэнгүүдийн адны инновац гэдэг ихтэй байгаа. Эндээс шууд энэ хоёр цагийг гадны өнөг өртөн байж, заа өнөг байж, нэг цаг нийтэн төгрөгөөгээд тэгвэл яг тэр төгрөгөөр хэмжлэг нь автоматар үүсгэх боломжтой. За ингээд 7 хоногоор цагаа өдөртөө хүмүүсээ тайлбар бичиж явсараад 7 хоногоор хүмүүс хараараа өчгөрөө менежтэй хийгээ явчихдаг. Одоо цалин бодох юм гэсэн үгтэй. За тэгвэл менежерийн цагийг бүгдийг шалгаад буцаах хугацаагаа тасгуулдаг тийм. Ингээд зөвшөөрснөөр энэ үеийн цаг нь таслаж байгаа. За энэ дээр болохоор бидний нэмж хийсэн зүйл бас байдаг. Жишээлбэл хоцорсон цагт хийдээ, тасалсан цагт хийдээ нэмжийг авчирдаг. Тийм нэг функционал бас хийсэн байдаг. Тэгэхээр цалин бодох илүү хэлбэр болно гэсэн үг тийм. За юу дээр үний нөөцийн модуль хэмжээндээ амралт чөлөөний модуль гэж байгаа. Амралт чөлөөнүүдийг төлөөр бүртгэждэг. Өвчний чөлөө юу гэдэг эсвэл цалинтай цалингүй чөлөө гэдэг. Мөн томилолтууд, сургалтуудаа ингээд төлөв болгох хэрэгтэй явчих болдог. За чөлөөний болохоор жишээлбэл жилдээс илүү цаг чөлөө авах гэсэн хэмээн хэмжиж болдог. Чөлөө авах болгонд тийм асуудал яваад гэсэн. Яг асуудал чөлөө авах хэрэггүй болно гэсэн үг шүү дээ. Хийж явж болдог. За мэдээж ажиллаж болтой хүн ихээ чөлөө өгсөн менежмент батлна. Тэгээд
сар тутмын өмнө хийх гэж юм. 6 сарын өмнө ажилланаа авах үү? 6 сарын дараа би ийм чадварыг эзэлсэн байна, ийм төсөл болгосон байсан. Амталтаж өгөөд тийм. Тэгээд тэрний хаалга 6 сарын дараа үнэлэх боломжтой байдаг. Энд асуулгууд баяр сая тэр судалгаа бүгд яаж хөөсөн байлаа тийм. Тэгээд тэршгээр ингээд асуултуудаа бүгд урьдчилан бэлтгэдэг. Тэгээд 6 сарын дараа систем татмаар анхаарал тавьна. Тэр хүний үнэлээрээ. За тэгэж шилжиж болно. За цалин ер нь цалин ингээд багтаа болох боломжтой. Тэр автомат болох боломжтой. Гэхдээ open яг дефолтоор байдаг цалин бодлого нь болохоор зөвхөн офсет ажилтнууд байж болдог. Гүйцэтгэх хэрэггүй одоо нарийн хийснээр гэсэн ийм цалин байдаггүй. Яг би чинь компани болгоно өөрөө төвчөөс нэгсэн юм ерөнхий хэвлэлтэй. За тэгэхээр тэр боссын одоо 8 сарын ажилтны цалиныг зөвлөж бодох бүрэн боломжтой байдаг. Нэмэгдэл судалгаудаа нэг тусгай хамяа оруулаад тэгээд самбарт тохиргоо гэж тэгээд цалингаа бодож өгдөг. Цалин батлангууд санхүү дээр автоматар цалиныг бичлэх нь чинь. За. Тэгээд ажилтны цалингийн энэ хуудас гэдэг нь ажилтны өөрөө авахаар энэ хүний өмнө нь авсан бүх цалингийн дүүг харах юм шүү дээ. Бид сар тэгж авч ирсэн байна. За. Мөн энэ юу gamification гэх модос болохоор ажилчид нөгөө оноо авах байдлаар ажиллагааг хөгжүүлэх үеийг боломжтой болдог. Жишээлбэл энэ хүмүүс нэг good job-ийн сонгогдсон шүү дээ. Мингүүд одоо энэ шагнал урамшуулалттай холбоотой ажиллаж байгаа. За тэгээ юу гэдэг энтэй холбоотой компани ямар ч юм байж байгаа шүү дээ. Ийм цогц чанар цалин гэдэг үгээр нэг гэх юм те. Нэг хүн өөртөө чаленж өгч болдог. Би одоо хэдэн сарын дараа гэдэг энэ төслийг санаа гэсэн чаленж өгчээ. Тэмдэг бүрхэг нэг хэлцээтэй. Ингээд яг энэ ажлаа үйлчлэх үеийг боломжтой байдаг. За ажлуудаа ангилчнаа мэдээж нөө тактикийг хайж орчуулдаг юм шиг. Янз бүрийн ангилчин жишээлбэл англи хэлнэстэй цаг тоглолтог нэг төлбөрийн таагууд гэж байна. Бүгдийн таатай тавьчихсан. Цаг тоглолтын хааг гэхээр харагдсан шүү дээ. За хэлцүүдээ мэдээж бүртгэгдсэн байж байна. За эндээс бас нөө зардал бүртгэлийн боломж байдаг. Тэгээд эксперимент модос авчаар энэ гарч ирдэг. Жишээлбэл нөө техникийн мөнгөлөх гэх юм жижиг зарлаадаг шүү дээ. Тэрийг ажилтан өөрөө бүртгээд менежер рүү хийждэг. Тэр менежер зайн зарлага болгоо гэж зөвшөөрөнгөд санхүү дээр бичлэх математик үндэсний ихэнх зөвшөөрөл нь гаргаж ирсэн. За хүний нөөцийн модулыг товчхон юм байна. Тестээр хийсэн нэг модулууд бол маш их байгаа. За жишээлбэл өргөх хоногдол, цахилгаан шийтгэл, ажилтны тэтгэмж тусламжтай, за илүү цагийн бүр нарийнчлалын ус болов ямар ч чөлөө томилол сурах бүгдээ сурсан төлөвлөгөөнд бүгдээ энэ ажлын явуулах аюул дэлгэрэнгүй хийсэн темадууд байдаг. За цалинэр маань зөндөө хөгжүүлэлт хийсэн темадууд байдаг. За хүний нөхцөл юм бол за үйлдвэрлэлийн болохоор за үйлдвэрлэх барааны орцыг уучлаад тодорхойлох чинь за олон зорилттой байж болно. Баа гэдэг баа гэдэг нь үйлдвэрлэх одоо жоо өөрөө ажиллах хэрэгтэй. Тэгээд жоо самбад үйлдвэрлэж болдог. За жишээлбэл энэ ийм бараа үйлдвэрлэгчдийн сайн бараа хэмжээний сонгоцгоо ардаа жоо сонгочихно. За энэ жоо сонгоод хизээ үйлдвэрлэх дээр дуусныхаа дараа айл агуулгын орлого хийх юм тодорхой хийж тавьчаад энэ үйлдвэрлэх хэрэг баталчихдаг. Тэгвэл ямар барааны хэрэгтэй энэ бараа гарч ирдэг. Хангах бараанууд гэдэг тэгвэл энэ бараануудад агуулгад татвар хангалттай бараанууд нь шаардлага тийм. Ихэнх бараанууд нь шаардлага. Тэгээд үйлдвэрлэх дуусахаараа үйлдвэрлэсэн бараа болоод ингээд. Тэгээд энэ дээр байгаа бүх шугамд амжилт тэр болгоны үртгийг тоосох боломжтой байдаг. Жишээлбэл тэр төхөөрөмж хэдэн цаг ажилласан бэ тийм үрт гарна гэх юм тийм. Тэрийг нэг сайн хийж анализтэй холбоод шинжилгээ боломжтой болдог. За маркетингийн модулээр түрүү нэлээд ажиллахаар өгчээ. Одоо ивент зохион байгуулалтыг судлаад гэж ярьж байна шүү дээ. За брэнд модуль. За энэ модуль нь фэшн гэсэн үгтэй. Компани фэшн үйлдвэрлэх тэрийг орлох гэсэн ойлгомжтой. За хавцнуудаа ингээд янз бүрээр өөрийнхөө хэрэгтэй тохиолдолд бүртгэгчнэ. За энэ нь автоматар зүйлүүдийн тохиолдол бас байдаг. Жишээлбэл төсөл болгоомжны хатас зүйлүүдийн харьцаж болгоомжны хатас үүсэл гэсэн сонголт гэж байна. Тэгвэл шинэ харьцагч үүсгэл шинэ хатас өөрөө үүсээд байсан. Тэгээ хатас болгон дээр харах засах гэх бүх хэсгийг
тодорхой группийн хөшөлмөрийг ихээр тохиолдол хийж болдог. За ийм байж байгаа. За босоо гэсэн модус устай босоо хүртэх боломжтой болдог. Компани вебсайт дээр мөн компани дотор ч босоо хүртсэн болно тийм. За энэ тайлбар гэдэг дээр бол ингээд бүх тайлбаруудын ихтэй гарсан байдаг. Одоо жишээлбэл хүний мэс гэхээр хүний мэс бүрдүүлэлтийн шинжилгээ гэхээр за эхний ярилцлага гэдэг хүн байгаа явж байгаа юм шиг яг үзэсгэлэнт зэрэг дэш бодож гэсэн үгтэй. Энийг хараад бүрдүүлэлт шинжилгээ явуулж болно. За ингээд цааш нэг босоо шийдлүүдийн хувьд бол рестораны шийдэл за энэ босын гэхтэй харуулж байна. За энэ онлайн босыг байгаа тийм. Энэ бол яг нэг touch screen гэсэн зүйлээс юм бослоо. За шууд багаан дээр дараад босох боломжтой. За хоёр дахин бол ингээд тоош хоёр болох юм уу тийм. Тоош хөнгөлөлтөнд дээрээс шууд оруулах болно. За ингээд хас харьцаарч юм төлбөрийг хийчихнэ. Энд асар мөнгө бичгэнэ. За бичээд ингээд талон автоматар хийлээ. Принтер руу хамаарах юм явчихсан. За энэ нөгөө санхүүгийн санаа хөтлөлтөд агуулгаас асуултаар энэ юм гэсэн шүү. Тэгээ энэ бас нэг олон хүн зэрэг үйлчлэх болдог. Нэг хүн ингээд жоохон сатл хийсэн бол тэгээ нөгөө гарахад үлээж байгаа нь өөр хүний хамт үйлчлэх боломжтой. Хоёр өөр дэшнэж болдог гэсэн. Энэ зүгээр. Тэгээд яг босод зориулсан тусдаа англи хэл бүртгэж болно гэж байна шүү дээ. Ундаа юу гэж тийм чихэр хичээдэг. За энэ бол за бас жижигхэн бослолтой энийг ашиглаж болно. За энэ бол яг тухайн хэлээр хамаатай жишээлбэл үдийн зов гэдэг нь цаач юм бас усаар гарч ирдэг. Жишээлбэл үдийн цайгаа тухайн зарим үйлчлүүлж үдийн түрээсийн компани тийм хоол авчруулдаг газар байж болно. Тийм бол өнөөдөр ямар хоолтой гэдэг хэмжээний оруулчихна. Тэгвэл тэснээсээ би өнөөдөр хэдэн хоол тийм хоол иднэ гэж захиалгууд тэр нааш захиалгуулаад санхүүг олддог юм явчихдаг. Тийм боломж байна. За ингээд хэмжлэлийн модулууд байж байгаа. За ингээд миний товчхон дэмжлэгч миний яриад нөгөө ашигласан модул авах. Яриад